амжилттай сурлаж байна. Нас баралтын 2 дахь шатхан болж байгаа дархны цус харвалд улам бүрээ залуучсаар байна. Тиймээс урьдчилан онцлогоо түүнийг дагсан эмчилгээг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд улсын нэгдсэн 3 дугаар төвөмөлгөөс 5 дахь удаагийн арга хэмжээг зохион байгууллаа. Хамгийн ихэнд онцлогооны имраа аппарат шаардлагатай байна. Дархны цус харвалд бусад өвчнөд харьцуулахад дад хэлбэрт явагдаж гинэт өгөлт хүргэх аюултай бас ноцтой өвчин энэч үүднээс нас баралтын 2 дахь шалтгаанд ордог байна. Манай улсын хэмжээнд жилдээ нийтдээ 6,000 орчим эргийн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна. Дархны харвалд үүсэх шалтгаанд хэд төвлөрөл, нийгмийн стресс, хүрээлэн буй орчны нөлөө хамгийн их хамаарч байгаамаа. Самунхад агаар усны бохирдолч мөн нөлөөлдөг болохыг хэлж байсан юм а. Бул боломжтой ерөөсөө артерийн даралт гэдэг өвчин, артерийн гипертензи гэдэг өвчнийг бол одоо маш сайн хянах хэрэгтэй. За бусад хүчин нөхцөл зүйлүүдээс бол одоо арх тамхины хэрэглээ, эрүүл зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, агаар хөлсний бохирдол одоо энэ болгоноос бол шалтгаалж байгаа энэ шалтгаануудыг арилгахад бид өвчлсөн хойно нэмжлэхээсээ илүү шалтгааныг арилгаж үлдсэн сэргийлэх юм бол нэгдүгээр хүний амнаас аварна, хоёрдугаар нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тархины харвалд үүснээ дараа уламжлал ханагах орчин үеийн ханагах ухаан гээд тухайн гэр бүлийн гишүүнмөр аль байдгаараа тэмцдэг хэдий боловч туулах боломж хомс байгаамаа. Тэгвэл хамгийн үр дүнтэй арга нь нарийн шинжилгээ харвалтын хэмжээг тогтоох имраа аппаратыг ашиглах явдал гэдгийг онцолж байсан юм. 1/1.5-аас 2 тэрбумын өртөгтэй дээрх аппарат 3 дугаар эмнэлэгт өнөөдрийн байдлаар дутагдaltaй байгаамаа. Сасал хийлгдэг юм болохоор зэрэг тэнд болохоор сасал хийхээс өмнө бол өндөр байсан 40-50% байсан. Одоо нислэхээр зэрэг 25 байсан. Одоо улам бууж байгаа. Цусны хэмжээ байрлалаас болж энэс хамаарч байгаа. Тэгээд тэр асуудлыг сайжруулахын тулд одоо энд өнөөдрийн манай конференц болохоор зэрэг тархины эдийн засгийн харвалтыг одоо эмчилгээг улам төвлөрдүүлэх сэдвээр 5 дахь удаагийн конференц болж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2008 онд тархины цус харвалт өндөртэй орны тоонд Монгол улсыг багтаасан төвлийн чиглэлээр хамгийн мэрэгсэн байгууллага нь 3 дугаар төв эмнэлэг болж байгаамаа. Тиймээс томног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна. Тэгвэл эмч нарын зүгээс арх сутуур хундааны хэрэглээг хязгаарлах, өөх тос хэрэглэхгүй байх зэрэг энгийн хэрнээ үр дүнтэй зөвлөмжийг мөн хүргэж байсан юм а. Хөлбөрийнхэнд 5 дахь жилдээ